Тэгэхээр ойр зур юмнуудаа манайхан бэлдсэн зөвүүл юм байна. Нэгээс хоёр нийгэмд худал мэдээ санаатай Үсээ нөөцлөх шаардлагатай гэх агуулгыг гаргаж байна. Захин орчинд байгаа худалдаа шаа мэдээлэл тэтгэн хоол хүнсний үзэж байна. Дэлхийн улс орондоо шин төрлийн коронавирусын халдвараар Хүш манайхаа амар халдвар төвчөн гарсан гэж шүү дээ. Тийм дээ. За яав хэвчтэй. Угаасаа иймэрхүү өвчин хүчин зөндөө гарч л идэв шүү дээ. Яна. Манай дэлгүүр бүр баалрахнэ. Үгүй хүнсний дэлгүүр харин зүгээр юм шүү. Хүмүүс ч хүнсээ авна шүү. Харин Тэг хөл хорой тогтооч юм бол хэцүү юм шүү. Бид нар бүр гэрээс гарч чадахгүй. Энэ өвчин даамжираад. Тэгвэл хөл хорой тогтоолоо гэд хүнсээ цоглуулаарай гэсэн байж. Яагаад тэгж болох юм? тэгж болохгүй хаа. Яатгий. Баттай их сурвалжийг онцгойгоос мэдсэн юм а гэсэн байж л та. Тэгвэл ч танай дэлгүүр цөм их юм дээ. тэгэхээр ойр зур юмнуудаа манайхан бэлдсэн зөвүүл юм байна. Үстэй хэрэгцээний бүх юм аа да. Өсөж авч байгаа юм шүү. Зогс. Та хуурамч худал мэдээллийг бусдад тарааж, хууль бус үйлдэл хийвэл эрүүгийн болон зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээн. Хуурамч худал мэдээлэл гэдэг нь хүний санаа бодлыг эргүүлэх, эргэлзүүлэх, ятхан үнэмшүүлэх зорилгоор тусгайлан нэг талыг барьж боловсруулсан мэдээллийг хуурамч мэдээлэл гэж ойлгож болно. Таны цахим орон зайд ямар нэгэн мэдээлэл ирсэн тохиолдолд сэтгэлийн хөөрөлд авталгүйгээр олон их сурвалжаас мэдээллийн үнэн худлыг нэгтлэх хэрэгтэй. Таны хяналтгүй дамжуулсан түгээсэн мэдээлэл хор хөнөөлтөй аюул дагуулдаг гэдгийг та байнга санаарай.